10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн лав гарагт олон угсаатны үлгийн ховд нутгийн зан болон Монгол дурхтны хөөмичид хөөмийн урлагаа Монголын язгуур соёл урлагийн төрөл болохыг дэлхийн нийтэд тунхаглан баталж Гиннесийн номонд бүртгүүлсэн. Энэхүү түүхэн үйл хэрэгт Ховд аймгийн 17 сумаас ирж оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид залуу үеийн хөөмичдийг 10 дугаар сарын 31-ний өдөр хөөми бит анхан шатны сургалтанд хамрууллаа. Ховд аймгийн засаг даргын тамгын газраас дэлхийн хөөмийн холбоо Монголын үндэсний битбоксийн холбоотой хамтран зохион байгуулсан тус сургалтын сургагч багшаар Монголын үндэсний битбоксийн холбооны тэргүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Наран Дэлгэр ажиллаж байгаа юм а. Үндэсний язгуур соёлын үнэт төв болсон хөөмийн урлагийг орчин үеийн урлагийн төрөл битбокс тохиослуулсан хөөми бит хэмээх урсгалыг шинэ үеийн хүнд тань мэдүүлэх. Зааж сургах зорилгоор үе шаттайгаар зохион байгуулах уг сургалтанд 17 сумын 6-аас 25 насны 200 орчим хүүхэд залуус хамрагдлаа. Ер нь бол энэ хөөми сурсан сурагч залуучдыг энэ хөөми урлагийг одоо өшөө илүү сайн зааж, илүү сайн хөгжүүлж, өвлүүлэн үлдээх ажил дээр ажил явагдана. За энэ дээр одоо орчин цагийн энэ хөөми битбокс, тэг хөөми бит гэж байгаа энэ урсгалыг илүү их энэ хүүхдүүд зааж өгч, нутагшуулаач, олон шавь нэрийг бэлдээч гэсэн бас хүсэлтийн дагуу өнөөдрийн сургалт маань явагдсан. За энэ сургалт маань одоо сая бол бид нар ховд хөөми бит гэдэг нэртэй одоо групп нээсэн байгаа. Энэ групп дээр бас хэрхэн хөөмийг одоо битбокстой хослуулж болох талаар хичээллүүд, мэдээллүүдийг явуулж хоорондоо харилцаатай байхаар сая ярилцаж групп нээгээд энд оролцсон бүх хүмүүс маань орсон байгаа. За тэгээд тамгын газраас удирдалтаа нэг одоо энэ сургалтыг хийжээ. Ер нь энэ Ховд аймгийн хөөмөлж байгаа энэ өсвөр үеийн залуучуудыг одоо хөгжүүлэх тал дээр ажиллаач гэсэн дагуу ерөнхийдөө энэ хөтөлбөр эхлүүлсэн байгаа. Цаашид тус сургалтыг онлайнаар үргэлжлүүлэн явуулж, улиралд нэг удаагийн танхимын сургалтыг Ховд хотод зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна. Ийхүү хөөмийн үлгийн нутгийн залуу үеийнхэнд хөөми битбокс хосолсон хөөми бит урсгалыг зааж сургаснаар тэдний авьяас чадварыг нийгэмлэрүүлэх, хөгжүүлэх, урлагаар дамжуулж тэдэнд гой зүүн боловсрол олгох зэрэг олон чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байлаа.